Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид давхар функц сэдв үзэх болно. Давхар функц гэдэг нь f функцийн хувьсгчийн оронд g функцийг орлуулах буюу нэг функцийн хувьсгчийн оронд өөр нэг функц тэр чигтээ бүхлээрээ орж ирж байгаа энэхүү функцийг давхар функц гэж нэрлэж байгаамаа. Бүгдээрээ хамтдаа жишээ авч харцгаая. Нэгдүгээр жишээ. f(x) функц маань квадрат функц, g(x) функц маань шугамн функц өгөгдөжээ. Тэгвэл f g от x функц хэдтэй тэнцүү вэ? G от функцийг олцгоё. Тэгэхээр бүгдээрээ маш сайн ажиглах шаардлагатай буюу f функцийн хувьсгчийн оронд gx функцийг тэр чигт нь орлуулж байгааг бид бүхэн харж байна. Тэгэхээр f функцийн хувьсгчийн оронд g функцийг орлуулах нэ. 2x дээр нэмэх нь 1-ийг. Тэгэхээр g функц маань 2x дээр нэмэх нь 1 учраас бид fx функцийнхээ хувьсгчийн оронд харцгаая x квадрат болон 3x-ийн оронд бид 2x дээр нэмэх нь 1-ийг тэр чигт нь орлуулах болно. Тэгэхээр 2x-с дээр нэмгэн 1-ийн квадрат. X квадрат учраас 2x дээр нэмэх нь 1-ийн квадрат болно. Нэмэг нь 3-ыг үржих нь x учраас 3-ыг үржих нь хувьсгчийн оронд бид 2x дээр нэмэх нь 1-ийг орлуулах нэ. За ийхүү орлуулснаа эмхэтгий. А дээр нэмэх нь b-ийн квадрат маань a квадрат нэмэх нь 2ab нэмэх нь b квадрат болж задардаг тул 2x-ийн квадрат маань 4x квадрат нэмэг нь 2-ыг үржих нь 2x үржих нь 1 гэдэг маань 4x нэмэх нь 1-ийн квадрат маань 1. За хаалт задлыг 3-ыг 2x дээр нэмэх нь 1-ээр үржихэд бид гишүүнчлэн үржин. Тэгэхээр 3-ыг 2x-ээр үржүүлэхээр нэмдэг нь 6x. 3-ыг нэмэх 1-ээр гишүүнчлэн үржихээр 3 гарнаа. За эмхэтгий. 4x квадрат 4x нэмэх нь 6x маань нэлээд нэмдэг нь 10x. Нэмэх 1 нэмдэг нь 3 нэлээд нэмэх 4 болно. Ийхүү f от gx функц маань x квадрат хасдаг нь нэмдэг нь 10x нэмдэг нь 4 хэлбэртэй шинэ функц гарч ирж байна. Үүнийг бид давхар функц гэж нэрлэнэ. За дараагийн 2 дахь жишээг бүгдээрээ ажиглая. Тэгэхээр бид 2 дахь жишээн дээр g от fx функц буюу g функцэд fx функцийг орлуулна. Тэгэхээр манай fx-ийг бид эхлээд орлуулж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр хамтдаа бичиж g fx-ийн оронд бид x квадрат хасах нь 4-ийг орлуулж байгаа. Тийм ээ. За g функцийг ажиглая. gx функц маань хасах 2-оос хасах нь 8-ыг хуваах нь 3 буюу бид gx функцийн хувьсгчийн оронд x квадратаас хасах нь 4-ийг орлуулах болно. За харъя. Хасах 2-ыг үржих нь тэгэхээр хаалтан дотор бичих шаардлагатай. X квадрат хасдаг нь 4. Хасдаг нь 8. Хуваах нь 3. За ийхүү дараах хаалтыг задлахад хасах 2x квадрат тийм ээ. За хасах 2-ыг хасах 4-өөр үржихээр хасахын нэмдэг нь 8. Хасдаг нь 8. Хуваах нь 3 болж байна. За нэмэх 8 хасах 8 маань нийлээд тэг учраас хасах 2x квадрат хуваах нь 3 гэсэн шинэ функц үүслэе.
За тэгэхээр мөн давхар функц маань дараах хэлбэртэй гэж болно. Бид f(x) функц өгсөн бол f-д x-ээс хасах нь 2-ыг олох гэж байна. Тэгэхээр f(x) функцийн хувьсгчийн оронд x-ийн оронд бид x-ээс хасах нь 2-ыг орлуулах буюу x-ээс хасдаг нь 2-ын квадрат нэмдэг нь 2-ыг үржих нь хаалтан дотор x-ээс хасах нь 2 хасдаг нь 4 болох нь. За энэхүү томьёогоор задлвал a-аас хасах нь b-ийн квадрат маань яаж задардаг вүлээ? За x квадрат хасдаг нь 4x болно тийм ээ. Нэмдэг нь 2-ын квадрат маань 4. Хаалтаа задлахад хасах 2-ыг нэмэх нь 2x хасдаг нь 4 хасдаг нь 4. За эмхтгий. Тэгэхээр манай функц маань x квадрат хасдаг нь хасах 4x нэмэх 2x маань нийлээд хасах 2x нэмэх нь 4 хасах нь 4 маань нийлээд тэг болох учраас хасах 4 үлдэж байна. Ийхүү бодлогын хариу маань x квадратаас хасах нь 2x хасах нь 4 байжээ. За дөрөвдүгээр жишээг та бүхэн дэвтэр дээрээ хамт бодцгоё. За бид нэр f болон h функц өгсөн байна. h-д f(x) функцийг олох нэ. За та бүхэн хариу бодолдоо дэвтэр дээрээ бичээрэй. Тэгэхээр бид f(x) функцийг орлуулж байна. Тэгэхээр f(x) буюу f функц маань өөрөө квадрат функц гэжээ. Тэгэхээр h функцийн хувьсгчийн оронд бид хасах x квадрат хасдаг нь 3x нэмэх нь 1-ийг орлуулж байгаа хаа. За таарсан гэж итгэж байна. За дахин цааш нь бодолтоо үргэлжлүүлээрэй хүүхдүүдээ. За бүгдээрээ hx функцийн оронд хувьсгчийн оронд маань бид уг квадрат функцийг тэр чигээр нь орлуулах болно. За харъя. Хасах x квадрат хасдаг нь 3x нэмэх нь 1 нэмдэг нь 3 хуваах нь 2 бахнэ. Тэгэхээр бид хувьсгчийн оронд зөв x-ийн оронд уг квадрат функцийг бүтнээр нь орлуулсан байгааг харж байгаах. За бодлогын хариугаа тулгая. Хасах x квадрат хасдаг нь 3x нэмдэг нь 4 хуваах нь 2. За хариун таарсан гэдэгт итгэж байна. Та бүхэн өнөөдрийн хичээлээ баттгаад дараах 2 дасгалыг ажиллаарай. Өнөөдрийн хичээлээ бичиж тэмдэглэж аваад дараах 2 дасгалыг дэвтэр дээрээ ажиллаад багшлуугаа зургийн дараад явуулаарай хүүхдүүдээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа.